2023 оны 9 сарын 18-нд хідэн найзууд нэгнийхээ гэрт цуглан удахгүй болох бүжгийн тоглолтондоо зориулан бэлтгэл хийж байв. Тэд эхлээд нэг нэгээрээ бүжиглэж байгаа бичлэгүүдийг хийсэн бөгөөд дараа нь хамтдаа бүжиглсэн бичлэгээ авсан байна. Гэвч хэдхэн цагийн дараа маш хачирхалтай зүйл тохиолджээ. Тэдний хийснээр тэднийг бүжгээ бэлтэж дуусаад тоглоом тоглож байх үед нь дараах зүйл тохиолджээ. Wait, middle, down. Okay, I'll do the. Yeah. I feel like I'm in a 90s dance. Let's do it. You can only move when the lights are off. You can't move when the lights are on. You have 5 moves to get to me. Are you ready? Yeah. Okay. Oh, all right. You have 5 moves to get to me. What? Oh my Turn god. the light on. Sorry. Something fell, right? Yeah, it was sitting right here. Was it? And it just fell off? Okay. Fell? No, That's feel not this. flew off. There's no way It was this fell. here? Feel how heavy this I is. don't know. Yes, Oh, it was sitting right here. Did you touch It was- that? No, she didn't touch it. No, that's I don't know. Maybe it was like. Wait, what? Was that Why already is that moving? mean? Oh my oh my god. You guys. What the hell? That was okay. So what? No. What the Was Oh my it? god. You guys, wait. I'm actually freaking out. Oh my god. What is? Wait. I'm really scared. What the fuck? That was probably like. Тэдний тоглож байгаа энэ тоглоомыг үзэхэд өөрөө хангалттай аимшигтай байсны дээр дахин энэхүү ачаалттай зүйл тохиолдсон нь бүрч аимшигтай. Мөн бичлэгний төгсгөлд хүчтэй дуу гарч охид бүгд айж чимээгүй болсныг та бүхэн харсан байх. Учир нь энэ дуу тэр тавиур дээрээс унсан зүйлтэй яг адилхан чимээг гаргаж байв. Хамгийн сонирхолтой нь тэр давуур дээрээс унсан зүйл болор куб хэлбэрийн хатуу үед байсан бөгөөд маш бат бүх тогтвортой тавигдсан байжээ. Түүнээс гадна унахдаа яг л хэн нэгэн шидсэн юм шиг хол газарт унсан байв. Харин үүнээс ч илүү хачирхалтай зүйлс үргэлжлүүлэн огтыг айлгажээ. Таазны чийдэн өөрөө ганхаж эхэлсэн бөгөөд тавиурын хаалга мөн өөрөө онгойж байгааг та бүхэн харсан баг. Энэ бүхнээс үүдэн охид гүйж гарахтаа толжээ. Одоогоор тухайн бичлэг дээр гарсан зүйлсийн талаар илүү дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй байгаа ч үүнтэй холбоотойгоор ямар нэгэн тайлбар хариулт гарч ирэх хүртэл энэ үйл явдал нууц хэвээр үлдэх бололтой. Дараагийн бичлэг дээр нэгэн ээж 2 хүүхдийн хамт гэрийнхээ гадаа зогсож байгаа харагдана. Тэд гадаа салхилж яваад гэртээ эргэж ирэхдээ 2 давхрын цонхонд нэг хачирхалтай зүйл болоод байгааг харжээ. Тэдний харсан зүйлд хинч итгэхгүй байх вэ хэмээн ээж бодож бичлэг хийгээр шийдсэн байна. Гадаа авч гарахтаа ашигсан гарч хідэнгээ цонх руу тусгахад дараах зүйл болжээ. All right, my daughter's room is up there, and we keep seeing some. All right, put your flashlight up. All right, flash it up there. Oh, now it's gone. Put your flashlight down. Let's see if it'll do it again. All right, put it up. Hurry. Oh. Бичлэгнээс та бүхэн гарч хідэн цонхон дээр тусахгүй байх үед хөшиг өөрөө нээгдэж байгааг харсан баг. Хамгийн хачирхалтай нь анхааралтай сайн ажиглавал хөшгийг нээж буй ямар ч хуруу бүр хүнч харагдахгүй байгаа. Цаана нь хинч байхгүй хоосон зай харагдана. Хүүхдүүд харсан зүйлдээ хэд чочордсон бол харин ээж тийм ч их сандарч байгаа шинжгүй. Магадгүй ийм зүйл өмнө нь хэд хэдэн удаа тохиолдож байсан баг. Харин бичлэгний дараах хэсэгт илүү хачирхалтай зүйл тохиолддог.
All right, let's see if it'll do it one more time, baby. Put your flashlight up. All right, f it. Let's go inside. Let's go inside. Let's go inside. All right, here's the upstairs. I just want to show you guys. No one behind the door. Here's my daughter's room. It's a little messy, I'm sorry, but just to show you. Here's the closet. I just want to show you there's nobody behind. Nobody in the closet. Here's the window right over here. Nobody. Not a single person up here. Ээж нь өрөөг шалгаж өрөөнд хинч байхгүй байгааг харуулж байна. Тэр энэ бүхэн өмнө нь тохиолдож байсан мэт итгэлтэй орж иж буйг анзаарагдана. Энэ бүхний дараа нэг зүйл тодорхой боллоо. Цонхны цаанд хинч байгаагүй. Гэтэл хөшиг яагаад өөрөө нэгдэж гарч хідэн тусах бүрт гинэт хаагдаж байв. Нэмэлт тайлбар шинэ мэдээлэл одоогоор гараагүй тул яг юу болсон тухай хариултыг бид бүрэн мэдэх боломжгүй байгаа илээ. Дараагийн бичлэгт нэгэн ээж охиныхоо бичлэгийг хийж байгаа нь харагдана. Учир нь охин ээждээ шүүгэн дотроос ямар нэгэн зүйл хөдлөөд байна гэж хэлжээ. Тэрээр шүүгэнийхээ хаалганы доорх завсраар ямар нэгэн хөдөлгөөн харсан болов яг юу байсныг нь ялгаж чадаагүй байв. Охин ингэж хэлсэн нь ээжийг маш ихээр санаа зовоосон бөгөөд яагаад гэвэл сүүлийн үед тэдний гэрт олон хачирхалтай зүйл тохиолдоод байгаа аж. Тэд анханасаа гэрт нь хин нэг нь нуугдаж байж магадгүй гэж боджээ. Тэр ч бүгэл гэртээ оргинож буй хулгайч эсвэл орон гэргүй хүнийг сэжиглэж байсан ч сүүлийн үед болсон нэгэн явдлаас хойш Шэрил түүний бодсноос өөр зүйл болоод байгааг ойлгосон байна. Нэгэн өдөр Шэрил өрөөндөө юм ойж сууж байжээ. Охин нь яг ард нь тоглож байсан бөгөөд гинэт шүүгэн дотор нэг юм хөдлөлөө хэмээн хэлсэн байна. Шэрил тэр даруй гар утсаа авч бичлэг хийж эхэлжээ. Hey guys, just wanted to jump on really quick because I had to stop sewing. My daughter just said that something weird really happened and we've been experiencing a lot of strange things lately, just different noises and stuff. Don't mind my mannequins, I sew for a living, so can you tell mommy what you just said? I think there's something under the door. Under the closet door? Okay. Oh. Is that what scared you? It's okay. What? I'm scared. Let's go. Come on. Хачирхалтай төрхтэй манекен өөрөө ханганхан хөдөлж байснаа гинэт газар унаж байгаа нь бичлэгдээр тодхон харагдсныг та бүхэн харсан баг. Шэрил болон түүний охин хоёул манекенээс хол байгаа бөгөөд хинч тэр манекенийг хөдөлгөх боломжгүй байгаа нь илт. Үнэхээр бодилсон тэд сандран өрөөнөөс гүн гарчээ. Шэрилийн унтлагын өрөөнд манекен байгаа шалтгаан тэр гэртээ ойдл хийдэг бөгөөд манекенүүд дээр тэрээр өөрийн ойсон даашинзуудыг тавьдаг байв. Гэвч энэхүү бичлэгийг үзсэн хүмүүс зарим нь эдгээр манекенүүд хараалтай эсвэл сүнстэй гэж үздэг байна. Харин Шэрил үүнийг үгүйсгдэг бөгөөд иймэрхүү хачин жигтэй зүйлс манекенүүдийг авахаас өмнө ч тохиолдож байсан хэмээжээ. Хэдхэн сарын өмнө охин ээжийнхээ өрөөнд тоглож байх үед бас нэгэн хачирхалтай бичлэг бичигдэн үлджээ.
шүүгээ рүү алхаж очих нь бичлэгт харагдана. Тэр ямар нэгэн чимээ сонссон бол татгаш шагааж хаанаас чимээ гарсныг олох гэж хардагч тэр юу ч олоогүй бөгөөд айсандаа өрөөнөөс гарч байгаа нь харагдаж байна. Тэр яг хаалгаар гарах үед нь тэр чимээ гарсан өрөөний хаалга өөрөө хаагдаж байгааг та бүхэн харсан баг. Шэрилийн хэлж байгаагаар тэр өрөөнөөс чимээ гарч хачин жигтэй зүйлс болоод байгаа бөгөөд одоогоор дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй ч энэ бичлэгийг үзсэн хүмүүсийн олонх нь энэ бол паранормал буюу сүнстэй холбоотой байх хэмээн бодож байгаа юм. Гэхдээ бас зарим хүмүүс үүнийг техникийн саатал эсвэл тайлбарлагдаж болох өөр бусад шалтгаантай энгийн үзэгдэл гэж үздэг. Гэсэн хэдий ч ихэнх үзэгчид энэ бичлэгийг үзээд нэг л 50 бас мэдрэмж авсан гэж бичжээ. Харин танд ямар мэдрэмж төрсөн бэ? Дараагийн бичлэг дээр шөнийн 1 цаг үед нэгэн ачааны машины жолооч хүмүүс тэр бүр зорж явдаггүй нэг замаар явж байв. Тодорхой шалтгаантай. Уг замаар явахыг энэ хавийн хүмүүс аюултай гэж үздэг бөгөөд учир нь энэ зам дээр олон осол гарч байсан гин. Бүр түүгээрч зогсохгүй энэхүү ослоос болж энэ зам дээр хид хідэн хүн амнасаа алдаж байжээ. Иймээс энэ хавийн хүмүүс энэ замыг хараалтай гэж үздэг бөгөөд бүр хаах хэрэгтэй хэмээн ярьдаг байв. Гэвч бичлэг дээрх жолоочийн адил бусад олон жолооч нарын хувьд өөр сонголт байдаггүй учраас тэд заавал энэ замаар явхаас өөр аргагүй болдог байна. 2023 оны 8 сарын 18-нд Гастон Родригес болон түүний хамт явсан жолооч энэ замаар зорчиж байхдаа нилээд эвгүй зүйлтэй таарчээ. Тэд урт аяллаа багч гисэн зугаатай болохын тулд хөвгөлтэй дуу сонсож явж байсан бөгөөд гинэт дараах эвгүй зүйлтэй таарчээ. Замын цаан шорон зам дээгүүр гүйж буй мэтний хөдөлгөөнд дүрс харагдана. Гэвч уг дүрс гинэт гарч ирсэн шигээ буцаад агаарт уусах мэт гинэт алга болов. Хоёр жолооч бичлэг хийж байх үедээ энэ зүйлийг анзаараагүй бөгөөд харин бичлэгийг хожим үзэхдээ тэд бүрэн алнаарч хоцорсон гэв. Хин эсвэл юу байсан нь тодорхойгүй энэ дүрс гинэт хаанаас ч гарч ирээд зам дээр гарах гээд гарч чадалгүй алга болсон мэт. Энэ зам дээрх ослын түүх харамсалтай явдлуудыг мэддэг хүмүүсийн хувьд энэ явдал уг зам дээр амь насаа алдсан хэн нэгний сүнс байж магадгүй гэж үздэг байна. Их бичлэгүүдийн адил энэ нь үнэхээр сүнс байсан уу эсвэл зүгээр тохиолдол байсан уу гэдэг нь одоо хүртэл нууц хэвээр. Дараагийн бичлэг дээр Бобби гэх нэгэн залуу аимшиг кино үзэж сууж байх үед нь гэрийнхэн дотроос гинэт нэгэн сонин чимээ сонсогддог. Төд өдлгөө энэ чимээ түүний ард байрлах шүүгээс гарсан нь тодорхой болжээ. Баг зэрэг цацирдсан ч Бобби бичлэгээ өргөжлүүлж ямар нэгэн зүйл болох гэж байгаа мэт зөн совинтойгоор бичиж эхэлсэн байна. Түүний хэлснээр энэ шүүгээ сүнстэй гэх бөгөөд ингэж хачин чимээ гарсан анхны тохиолдол биш гин. Өмнө нь мөн бичлэг хийж байсан бөгөөд Бобби энэ мэт хачин жигтэй зүйлсийг бичиж байжээ. Тэр үед охиных нь тоглоом өөрөө асах, унтлагын өрөөний хаалга өөрөө онгоодог гэх мэт эгэл чирийн бос хачин үзэгдлүүд тохиолдсоор байгааж. Nah, get out of here, man. Боббигийн гэрт нэг зүйл болоод байгаа нь тодорхой. Өмнөх бүх зүйлээ мартаад арай дээрдэж байтал өмнө нь хэлсэнчлэн түүнийг гэртээ ганцаараа аимшиг кино үзэж байхад нь дараах зүйл болжээ. So that's our hand recorder stopped. And our neighbors and all that moved, so I know it's not them. And I hear footsteps again.
Please leave me alone. Yo. 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 That thing just slid out too. Yo. Yo. Can you do it again? Yo, I'm good on that, man. That thing just tried to pull open again. Бобби харсан зүйлдээ цоцорчсон ч аль болох тайван байхыг хичээж бичлэгээ тасалгүй хийж чаджээ. Шүүгээний хаалганууд яг л хин нэгэн дотроос нь хүчээр онгойлгох гэж бомит савлаж эхэлсэн бөгөөд удалгүй төгжээ мултрах чимэж сонсогдсныг та бүхэн анзаарсан баг. Бобби хэлэхдээ энэ шүүгээ эсвэл энэ хавийн зүйлс тэр чигтээ ямар нэгэн зүйлд автаад байгаа гэдэгт бат итгэлтэй байдаг гэж. Учир нь шүүгээ гэлтгүү ойр хавийнхан зүйлс ч мөн давхар хөдлөөд байгааг та бүхэн харсан баг. Бобби өнөөдрийн хүртэл гэртээ энэ мэт хачин зүйлс гэрт нь болсоор байгааг мэдэгдсэн бөгөөд өмнөх удаа гэрт тохиолдсон үйл явдалтай адил энэ бичлэгч мөн тайлагдчихгүй хэвээр үлджээ. Өмнөд Африкийн Кюргевсдорф хотод нэгэн үл хөдлөх хөрөнгөний зуршлагч зарагдаж буй байшин хинан үзэж байхдаа маш хачирхалтай бичлэг хийжээ. Уг байшин одоо болтол зарагдсан хэсэг нь тодорхойгүй ч энэ бичлэгт гарах зүйлсийг анзаарвал хизээч энэ байшинг хүн авахгүй болов уу гэлтэй. Учир нь бичлэг дээр хинч дэгмээргүй хачин зүйл бичигдэн үлджээ. Бичлэг хийсний дараа зуучлагч энэ бичлэгийг өөрөө үзээд үнэхээр айсан бөгөөд учир нь байшин түүнээс гадна өөр хэн нэгэн байсан нь харагджээ. Түүний бичлэг хийж байхад түүнээс гадна хинч байгаагүй гэж хэлж байгаа бөгөөд бичлэг дээр яалтчгүй хэн нэгэн байгаа мэт харагдана. Гэтэ дахин сайтар ажиглавал
уг итгээд гинэтхэн гарч ирснээ яг гарч ирсэн шигээ буцаад алга болж байв. Ямар ч ул мөргүй замбархан алга болж байв. Үл хөдлөх хөрөнгийн зуршлагч үүний талаар нэмэлт тайлбар өгөөгүй ч бичлэгийг үзсэн олон хүмүүс энэ зүйлийг энэ байшинд хоригдсон эсвэл энэ байшинд үхсэн сүнс байх гэдэг таамаг хамгийн ихээр төвшүүлдэг. Харин та юу гэж бодож байна? Коммент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй. 2023 оны 3 сарын 20-нд нэгэн өвөө эмээ хоёр гэрийнхэн гадаа байрлах хяналтын камернаасаа олсон маш цочирдом эсвэл хачин гэмээр нэгэн бичлэгийг интернетэд байршуулжээ. Бичлэг нь шүн дунд бичигдсэн бөгөөд тухайн үед гэрт нь хинч сэрүүн байгаагүй ач. Тиймээс эмээгийн хэлж буугаар бичлэгт буусан зүйл тэр хоёрыг хинч байх боломжгүйг тодтогчээ. Хачирхалтай нь тэдний амьдардаг энэ байшинд урд өмнө нь ямар нэгэн гэр бүсийн эсвэл тайлбарлашгүй зүйл болсон түүх байхгүй. Хэрвээ тийм зүйл болж байсан бол эмээ өвөө хоёр ач зээ нараа ирүүлэхийг эрс хариулах байсан гэдгээ хэлжээ. Гэсэн ч тэдний бодсноос тис өөр зүйл болж дараах зүйл камерт буужээ. Ойролцоогоор шөнийн 3 цаг 20 минутын үед хаалганы камер нэгэн хачирхалтай үзэллийг бичин авсан байна. Жижигхэн цагаан дүрс гинэтхэн хаалганы гадаа гарч ирээд харанхууруу зүгтаах мэт гүүн нотно. Гэтэл хэдхэн хормын дараа дахин нэг зүйл камерын бичлэгдэр гарч ирнэ. Хэдхэн метрийн зайд газраас хөндөй хөвж бүмэт хачин хөдөлгөөнтэй нэгэн сүдэр шиг зүйл харагдана. Түүний хачирхалтай хөдөлгөөний эмээ өвөг маш их цочирдуулсан байна. Гэвч тэдний хамгийн их санаа зовоож буй зүйл бол гэрийнхэн гадаа хаалга онгойчсон байдал байлаа. Хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл гэрт нь орсон мэт. Тэр шин яг юу болсон талаар тайлбар хийх боломжгүй байсан ч уг явдлын дараа тэд аюулгүй байдлаа нэмэгдүүлж гэрийн хамгаалтаа сайжруулсан байна. Сүүлчийн бичлэгт хоёр найз нэгэн хүүхэлдэйтэй тоглож байгаа нь гардаг. Тэдний хэлж буугаар уг хүүхэлдээ маш сонин зүйл хийдэг гин. Бичлэгний эхэнд тэд хүүхэлдэйтэй тоглож хүүхэлдээ нь өрүүлж хийдэг тэрхүү зүйлээ хийхийг нь хүлээн бичлэг хийж эхэлнэ. Гэвч бичиж байх зур нэг зүйл анхаарал татна. Хүүхэлдээний нүдний өнгө өөрчлөгдсөн байлаа. Эхэндээ хөх байсан нүд нь хар болоод хуурчихжээ. Үүнийг анзаарсан найзууд бичлэгээ өргөжлүүлэн хийж байх үед дараах зүйл тохиолджээ. Eyes are black on here. Why aren't She they blue? turned this way. I've seen that. Look at this. She's Look at her eyes. Look at her eyes. They're black. Her eyes are like real light blue. And she completely stopped moving just a second. See? She did it again. Hey, Marissa. She just, look. That fan is still blowing and she's stopping. See? See? Yeah. That's so creepy. Yeah, it is. It's also creepy she won't stand anywhere else on the table. No, I've tried it in 3 or 4 places up here and she won't do it. Let's see something. Oh, I did not do that. I'm freaking out. Яаж тавьсан хүүхэлдээ өөрөө эргээд байв. Найзуудын хэлж байгаагаар тэр хүүхэлдээ тодорхой байрлалд тавигдах дургуй гин. Тийм болохоор өөрөө эргэдэг гэжээ. Тэд үүн дээр тайлбар хийх гэж оролцсон ч хүн ихт итгэмээр тайлбар олдоогүй гэдэг. Хүүхэлдээ яагаад өөрөө хөдөлсөн нь үнэхээр ойлгомжгүй хэвээр үлджээ. Харамсалтай нь энэ бичлэгний тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй тул уг тохиолдолд бусад бичлэгүүдийн адил нууц хэвээр үлдэх бололтой. Гэхдээ ерөнхийд нь харахад хүүхэлдэйний төр байгаа байдал нь өөрөө үнэхээр айдас төрүүлэн байгааг та бүхэн анзаарсан баха.